За сайн байцгаана уу? Би Random Bug-ийн хөгжүүлэгч мөн ахлагч бэлэгт хүн байна. Манай төслөө хийхдээ 5 хөгжүүлэгч, 1 дизайнерын хамтаар ажилласан. Манай X-Book төсөл нь хүмүүст хайж буй номоо ямар нэгэн газраар хайж яваад цаг алдах эсвэл арай гэж олсон номоо тийм үнэтэй илүү өндөр үнээр олохгүй хямд үнээр олох боломжийг олгох тийм төсөл байгаа. Тэгээд манай одоо төслийн дэлгэрэнгүй дэлгүүн танилцуулах болно. За манай төсөл нь болохоор одоо та ороо нэг ном авлаа гэж бодоход тэрийг нэг удаа уншаад гэртээ номын төвөр дээр үлдээхдээ дахиж тэрийг одоо дахиж уншихгүйгээр тэгээд гэртээ бол тийм хүмүүс бол зөндөө байдаг. Тэрийг болохоор бос хүмүүст арай хямд үнээр хуваалцах тэрийг эсвэл бэлэглэх боломжтойгоор манай сайт дээр асуудлыг тийшээсэн байгаа. Эхний ээлжинд бол юзертэй болохоор нэвтрэх бүртгүүлэх пэйж бол хамгийн ихэнд хийх хэрэгтэй байсан. Тэгээд энэ болохоор манай хоум пэйж харагдаж байна. Хоум пэйж дээр ингээд номнууд маань харагдаж байгаа. За манай бас том сорил юу байсан бэ гэвэл ингээд categories гэдэг одоо манай номын төрөл болон бас үн ашигласан байдалтай шинэ хуучнаар нь фильтрдэж номнуудаа харах боломжтой байсан. Энэ бол бас манай багийн сорилтойсэн гэж хэлж болно. Тэгээд манайх ном зараа нэмэхдээ номынхын зарыг нэмэхдээ ихтэй номын 3 зураг байхаар одоо тохируулсан байгаа. Хэрвээ та ингээд өөрийнхөө профайл руу орох юм бол таны тавьсан нийтлүүд болон одоо хадгалсан та номоо хадгалах боломжтойгоо өөр хүний зарыг үзэж байгаа те. За дараа нь энийг харж байгаа шаардлагатай гэвэл авъя гэвэл хадгалсан байвал таны дотор хадгалсан харагдаж байна. За ингээд мэдээлэл өөрхийн мэдээлэл бас эхлээд буруу оруулсан бол өөрчлөх боломжтой. Тэр хэрвээ та энэ номыг авъя гэдээ дараад орох юм бол энэ пэйж маань харагдах байгаа. Тэгээд үнэхээр энэ номыг авъя, энэ номыг хаанаас авах вэ гэвэл тэр утасны дугаарын дарангууд бүтэн утасны дугаар нь харагдаад тэр хүнтэйгээ холбогдоод за энэ номыг хаана авах вэ, хаана байгаа юу гэд. Хэрвээ таны энэ пост таны өөрийнхөө пост байх юм бол одоо усгах засах гэсэн бадан тэр баруун дээр талд харагч нь гарч ирээд тэгээ та ингээ усгах эсвэл одоо засах боломжтой байгаа. Сайн байцгаана уу, намайг Төгөлдөр гэдэг. Би X-Book төслийн хөгжүүлэгч байна. Яагаад бид энэ сайтыг хийх болсон бэ гэхээр хүмүүст одоо хэрэглэхэд хялбар ашиглахад одоо ингээд амар тэгээд бас дээрээс нь хүмүүсийн цаг завыг хэмнэх нэг тийм хэмнэлттэй сайт хийх хүссэн. Тэгээд энэ санааг одоо багаараа тавьсан байгаа. Тэгээ манай багийн давуу тал гэвэл ашиглаад хэлбэр ойлгомжтой. Тэгээд гадуур ном хайжийг ингээд нэг номоо хайгаад ер нь олохгүй байх тохиолдол их байдаг. Тэгээд яг тэр номоо ингэж гадуур хайж явахын оронд манай сайт руу ороод хайхад илүү хурдан амар байх байх. Тэгээд цаг алдахгүй ном бол. За сайн байцгаана уу, намайг Үжин гэдэг. Би Random Bug-ийн хөгжүүлэгч байна. Тэгээд одоо би та нарт ашигласан технологиудад танилцуулах болно. За бид нар болохоор тухайн вебийг хийхдээ HTML, CSS, JavaScript гэсэн 3 хэлээр хийсэн бөгөөд нэмээд кодоо эмх замбраатай цэгцтэй солилцохын тулд GitHub, тэгээд дата цуглуулахын тулд Firebase, мөн багийнхаа ажиллагааны үйл явцыг одоо ингээд шалгахын тулд Trello гэсэн технологиудыг ашигласан байгаа. Тэгээд вебийн одоо харагдах байдлыг болохоор ер нь HTML, CSS хоёроор хийсэн. Тэгээд одоо хуудас бүрийн хойно ямар үйл явдал өрнөж байгааг болохоор JavaScript гэсэн хэлээр хийсэн. Сайн цоноо, намайг Сэргэлэн гэдэг. Би Random Bug-ийн хөгжүүлэгч байна. Код хийхэд сараасан асуудал гэвэл хүн төсбөр кодоо хувааж бичээд ямар нэгэн асуудал юм уу конфликт гарахад багш багийнхантайгаа хамтарч дор бүрээ асуудлаа засаажсан. Дизайн хийхэд толгорсон асуудлууд гэвэл цаг их зарцуулж их удсан. Тэгээд дизайны үндсийн стандартуудыг сайн мэдэхгүй байсан болохоор тэгээд цолхорсон асуудал. Хэрхэн шийдсэн бэ гэхээр багш нараасаа ер нь ингээ нэлээд их зөвлөгөө авч туссан жаасан. Баярлалаа.